би нэр ярьслаханд орсон шүү дээ. Ярьсан хүмүүс нь асуулт асуугаа тэн дээр би бүгдэндээ нь хариулаад гэсэн чинь би зөв YouTube чам бүс авахын төлөө зүтгэнэ гэд хэлсэн шүү. Good evening guys. Яагаад амарцааснаа одоо цаг 6:21 болж байна. Тэгээд өнөөдөр би 7:45-аас 4:30 таарна. Тийм сайхан унтмаачлаа. Гэтэ эрдэм мэдлэг асуун төсөл сургуультай явцгаая. Би хичээлтэй очиж өглөөний цай хоочоод та нартайгаа өдөр бичлэг үргэлжлүүлье. хамт иддэг. Одоо сургууль ордог. Хамт хувааж идэх ёстой шүү дээ. Ястээд ихэнх өндөр тоо. Намаа. Би өнөөдөр амар азгүй намаа орчихсон. Өнөөдөр самны намаа орохгүй амар азтай. Энэ намыг орохгүй. Яг ийм хүүхдүүд их хүлээдэг. Энэ амар гоё наасан дээ. Антимээ. Би хичээлээ тарчлаа. За хичээлээ тараад гэртээ ирсэн байна. Тэгээд хуцаа солиод гайхсан чи манай нэ гоё бэлэг өгсөн. Тэгээд одоо бүгд энийг задлж үзье би. Юу хөөрхий хавчаар хөөрхий. Гоё би баярлалаа найзтай юм гоё бэлэг өгсөн найзтай баярлалаа. Чамаас нэгээс 122 Тэмүүдээ лом менжигас. Одоо ойлгочихлоо. За ингэж яа. Зэмбэцэнэ бүтэдээ өнөөдөр башин танаас төрчөндөө бодлого хэрхэн бодлогыг танаас зааж өгнө. Өөрөөр нь эс дэлгүүрээс 702 кг наваа авчээ. 132 кг сум. Харин Томсон сумгаас 3 дахин их бол манжигийн тог бол. Биднэрт хамгийн сайн мэдээж шан сум нийт 2 мэдэгдэж. Харин манжин жоохон мэдэгдээд түүсэн бүрс мэдэгдэхгүй. Манжин 2. Манжиныг бид нэр олчлоо. Хаалтанд манжин. Тэгээд нийтээсээ хасна. Тэгээд өнөөдөр бас надад нэг бас ажил байна. Тэр нь бол тоглоомуудаа би эмээгийнхэн гэрээс бүгдийг наваад ирсэн. Яагаад гэвэл тэд бүр нэг өрөөндөө дүүрээд батж шингэхгүй бараг 2 өрөө болсон баха. Бараг 2 өрөө болсон. Тэгээд тэдрээ тоглох надад заавч байхгүй. Ер нь том болсон юм ширөөсөө тоглохгүй. Би аваа нэг 2-3 настай өгч тоглоод л хэлтэй ш. Тийм мэт. Тэгэхээр ер нь тэдрээгээ би асамжийн газар төгсдөг юм уу гэж би бодсон. Тэгэд ямар ч тач би тоглоомуудаа гэртээ бүгдийг навчаад уугаад зэмлээд ариутгаад энэ тэгээд ихтэй би гоё ад жаргалтайгаар уугаад
Яагаад гэвэл би нэг ч бүр амар олон жил тоглосон. Би гэхдээ ямар асуумжийн газар төхөө мэдгүй. Та нар гоё коммент хэсэгт бичээд өгөөрэй. Тэгээд одоо бүгд угаасаа үлцгээе. Энэ бас үгүй галтайгаа байна. Өмнө энэс би намхан байсан нэг энэ миний хүрдгээс ч одоо зүгээр аим өндөр болчихсон л доо. Энд тогоо байна. Тогоо тэгээд тэнгууд энэ нэг хүртээ. Онгоход ингээд. Тэгвэл энэ бас ингээд дуугардаг. Тэгвэл доор ингээд ногоо хүмсээ хийчдэг. Салтдаг зөө. Энэ ихтэй баг салхаа болцсон. Наатаа болцсон. Бусдад нь яг яаж байгаа. Хөөрхөн гастай хайр хүрээддэг байхгүй. Тэгээд энэ дэр нэг хэд аяг байна. Сурвалжтай ундаа энэ хоёр байгаа. Тэгээд энэ нэг хүүд амтлагч байна. Энэ нөгөө жуус гэж боддог байсан. Юу ч энэ энийг одоо хүртэл бидэхгүй байгаа. Энэ давс хар перц юм шиг байгаа. Тэгээд энэ хөргөч вэ. А нөгөө ондоо тэнд байгаа юм шиг. Тэгээд French fries. Энэ бас миний микрофон. Бас энийга хүүхэн тоглосон. Тэгээд зэн дуусчаараа болцсон. Энийг тэгээд бас би дахиад угаар. Энийг би ингээд багтаахсан ухаах гэж хүсдэг байснаа. Тэгсэн. Тэгээд энийг ингээд яхаа. Энэ уяатаа шүү дээ. Чирэнгүүт алхаж байгаа юм шиг байна. Ингээд чирээд явдаг. Хүүхэн хаагаад энэ манай хамгийн том чихвэлж яхаа тоглоом нь үсийг өөрөө босон гоё босон бастэй. Миний нуур амын хүүхэн жоохон цэвэрлцээ. Амар би ингээ нэг харсан чинь амар нэг дараагийн бодсон бил ч нэг харсан чинь амар нэг юм бодсон. Ингээ төвлөхээр үднэ. Өчигдөр угаана гэж байна. Тэн дээр дөрөв ширээ байна. Бас юу вэ та? Нэрийг мэдгүй авчихсан. Энэ танартын багын тоглоомудаа юм яадаг вэ? Ингээд байлгаад идэггүй, эсвэл асуумжийн газар өгдөггүй, зураг коммент бичээрэй бас асуумжийн газрын талаар бичээд өгөөрэй. Тэгээд тоглоомудаа зэгцлээ да. Одоо цаг бол 7 цаг болж байна. Унтах цаг боллоо. Тэгээд одоо би цөөн сэсэг төвчлэгээ монтажлж байна. Тэгээд хичээл орцож жоохон амжихгүй байна уу? Юмтаж маргааш харуулахыг бодно. Тэгээд би нэр ярьслаханд орсон шүү дээ. Ярьсан хүмүүс нь асуулаа. Тэн дээр би бүгдэндээ хариулаад гэсэн чинь би YouTube чам авахын төлөө цэцгнэ гэж хэлсэн шүү. Одоо цэцгүүний унтахаас өмнө шалгацъя. Хай. Өсөж. Ингээд өнөөдөр том завгүй өдөр байлаа. Бас гоё өдөр байлаа. Тэгээд ер нь хичээл ороход найзтайгаа уулзаад багш нартайгаа уулзаад гоё ягаа. Тэгээд нэг өдөртөө хамт байсан баярлаа. Лайк, subscribe бодоош нэмээд дэмжээрэй. Одоо би унтахгүй бол маргааш жил дээрт басна.